та бүхний энэ үйл ажиллагаанд ирж өөрийн компани болон өөрсний фонд гаргаж байгаа брендийг танилцуулахад маш их таатай байна. За та бүхэн манай компаниг бол ерөнхийдөө бол айгу сайн мэдэх байх гэж бодож байна. Vitafit компани бол 1997 онд байгуулагдсан. Ирэх жил манай 20 жил болно. Одоогийн байдлаар бол бид 13 компанитай 700-аар ажилчтай. Манай эрхэм зорилго бол дэлхийд танигдсан Монгол үйлдвэрлэл. За бид саяхан эрхэм зорилгоо бол өөрчилсөн. Ер нь бол бид та бүхний ч гэсэн биднээс өнөөдөр ярины сэдэв бол инновац, шинэ санаа, шинэ бизнес, шинэ одоо боломжууд гэсэн сэдэвтэй болохоор энэ эрхэм зорилго дээр тогтож хэлэхэд бол бид бол ер нь бол Монгол бүтээгдэхүүн, Монгол үйлдвэрлэл, Монгол брендийг бол дэлхийд одоо таниулъя. Vitafit гэсэн нэрийг зөвхөн Монголд биш, дэлхийн аль ч улсад мэддэг Монголын компани ийм бүтээгдэхүүн хийдэг, ийм чанартай бүтээгдэхүүнүүдийг мэддэг болгоё гэж зорж байгаа. Манай компани бол зөвхөн ус ундаа жуус үйлдвэрлэдэг компани биш. Манай групп бол Америкийн Philip Morris компани аль биесийн дистрибьютор. 2003 оноос хойш бид Монголд парламент болон Philip Morris, парламент болон Marlboro Bond гэсэн танхимыг Монголын зах зээл дээр онцгой хэрэгтэй борлуулдаг. За дээрэс нь 2008 оноос хойш манайх Pepsi, Америкийн нэгдсэн улсын PepsiCo компани аль биесний савлагч болж өнөөдөр Pepsi-гийн нэрийн бүтээгдэхүүнийг та бүхэнд хүргэж байгаа. За 2011 онд бол манайх менежментийн ISO 9001 гэсэн стандартыг авсан. За манайх бол үндсэндээ үйл ажиллагааны чиглэл бол 3 чиглэлд байдаг. Үйлдвэрлэл, худалдаа, үйл хөдлөх. Та бүхэн харж байгаа бах манай энэ жагсаалт бол улам нэмэгдэж байгаа. Яагаад тэгэхээр бид өдөр тутам шинэ бизнес юу байна? Дандаа байнга шинийг эргэлхийлж, шинэ боломжуудыг хайж ингэж явдаг. За манай үйлдвэрүүд болохоор товчхон хэлэхэд бол ихэнх нь дандаа дэлхийн шилдэг технологиуд байгаа. Гэхдээ энэ байдал дээр бол бид нар бол нэг өдрийн дотор, нэг жилийн дотор очиагүй анх зүгээр ундааны цехээс үдий зэрэгтэй одоо Krones, KHS, Teflon гэх мэтлийн дэлхийн шилдэг технологид хөрөнгө оруулж Монголынхаа зах зээл дээр бүтээгдэхүүнээ өнөөдрийн байдлаар хүргэж байна. За Husky гэж бол Канадын технологи байгаа. Энэ болохоор манай хуванцар хуруушилыг бид өөрснөө үйлдвэрлэдэг. За ингээ оргил хүнс, тараг үйлдвэрлэж байгаа бид Locos Foods гэдэг. За энэ компани маань болохоор шидэт гэдэг Японы технологиор бүтсэн ийм гоминг үйлдвэрлэж гаргадаг байгаа. За Lactalis гэдэг LTC компани маань Lactalis гэдэг Францын сүүс хүн бүтээгдэхүүний компани аль биесний Монголд дистрибьютор. Энэ компани маань президент брендийн Masl болон бяслаг чиз гэх мэтлийн бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж байгаа. Дээрээс нь Doritos гэдэг энэ чипсийг Монголын зах зээл дээр борлуулдаг юм аа. За хамгийн чухал нь одоо жишээл гадаад руу бүтээгдэхүүнээ гаргахад бол бидний хувьд бол олон улсын ISO 9001 болон одоо бид нар авахар ажиллаж байгаа 22,000 гэсэн энэ чанарын стандартын шаардлагууд бол маш их нөлөөлсөн. Альва гадны импортлагч компани бол тухайн одоо компани Монголын ч юм уу аль нэг компани credibility гэж ярьдаг. Хэрэг итгэлтэй компани, хэрэг одоо олон улсын ямар нэгэн стандарт шаардлагуудыг шаардлагуудаа хэрэг нийцэж ажиллаж байгаа юм бэ? За дээрэс нь хүний нөөцийн бодлого, менежментийн бодлого, түүхий дагуулах бүх хүчин зүйлсийг маш их нарийн судалдаг байгаа. За ийм ч учраас бид бол энэ бүх шаардлагыг бол 3 жилийн өмнөөс бид нар хөөцөлж ирсэн. Японы зах зээл дээр Tanzan гэж Японы компанитай бид нар харилцаж, за дээрээс нь Sky Group гэж одоо манай Монголын бараа бүтээгдэхүүнийг Япон болон бусад орны зах зээл дээр гаргаж өгдөг энэ компанитай бид нар маш их олон удаагийн яриа хэлэлцээр энэ бүгдийг хийсний хүчинд өнөөдөр бид тун саяхнаас өөрснийхөө гоё брендийн чацарган цангис хадны жүүсүүдийг бол Японы зах зээл дээр гаргаж байгаа. За бид Японы AON буюу Японы 2 дахь том 100 гаруй дэлгүүртэй сүлжээгээр бүтээгдэхүүнээ амжилттай түгээж байна. Цаашдаа ч гэсэн бид нар ер нь энэ
одоо сая бидний одоо өөрснөө суралцсан энэ бүх одоо ололт амжилтаар үндэслээд өшөө өөр шинэ төрлийн инновацид суурилсан бүтээгдэхүүнийг бид нар үйлдвэрлэхээр одоо төслүүд нь хэрэгжээд явж байна. Жишээлбэл ингийн сүү одоо дэлхий дээр тэмээ болон халим загас энэ хоёр амьтан бол хязээж чихрийн шижин тусдаггүй. Тэгэхээр манай Монгол тэмээ бол чихрийн шижин өвчнийг ангаахад эмчилгээний чанартай юм сайн бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр бид шингэн сүүг, ингийн сүүг хуурай болгож тэр хуурай сүү нь өөрөө бүх амин дэм бүх одоо дотор нь байх ёстой эмчилгээний бүх бодисууд нь хэвээр хадгалагдах энэ технологиг бол дэлхийн бас шилдэг томоохон эрдэмтдтэй хамтарч төслийг хэрэгжүүлж тун удахгүй бид үйлдвэрээ угсарч экспортод бүтээгдэхүүнээ гаргахаар бас ажиллаж байна. За хамгийн том зах зээл бол ер нь бол Хятад, за дээрээс нь Солонгос, Япон, Зүүн Өмнөд Азийн орнууд байгаа. За яагаад тэгэхээр одоо өнөөдрийн манай дэлхий дээр бол амьдарч байгаа хүмүүсийн маш олон хүмүүс бол чихрийн шижин өвчтэй байгаа. За энэ проблемыг бид нар бас шийдэхийг хүссэн. Одоо та бүхэн ч гэсэн бидэртэй хамтарч ажиллаж болно. Юу вэ гэхээр бид нар альва шин санаачлагыг бол байнга дэмжиж ийм хамтарч альва төслийг бол бид нар бол шин санаа гаргаж тэр санаа нь өөрөө эдийн засгийн хувьд хэрэгжихүүц байхаар ийм байвал бид бол одоо оюутнууд болон эрдэмчлэгээний байгууллагууд эдгээртэй бид нар бол үргэлж нээлттэй байдаг манай компани. Гадны орны зах зээл гарахын тулд бол бид бол маш их олон үзэсгэлэнд оролцох хэрэгтэй байдаг. За яг одоогийн байдлаар бол бид өнөөдөр Солонгосын Seoul Food гэж үзэсгэлэнд оролцоод өөрсдийнхөө бас бүтээгдэхүүнийг амтлуулаад тухайн орны хэрэглэгчд хэрэг таашааж байна. Одоо зах зээлийг нь судлах энэ ажил бол одоо хамгийн чухал байдаг. Тухайн орны зах зээлийг бид 2 жил, 3 жил заримдаа тэрнээс ч удаан судалж иж сая нэг тэр зах зээл таарсан амт, чанар тэр орны одоо хорой цээр барьер гэж ярьдаг тийм ээ. Саад бэрхшээлийг бүгдийг давсны хүчинд баг зэргийн саад бэрхшээлээс бол хязгаарч бид нар яцдаггүй. Үргэлж бид нар эцсийн үрд нь хамгийн чухал байдаг болохоор бид тэрний төлөө бол маш их хүчин чармаалт гаргаж ажилладаг. За одоо хамгийн том бас хэлэх сэдэв бол та маш ойрхон байдаг. Экспорт хийхэд бол айгүй болцоотой. Тээврийн хувьд тэр бүх талаараа боломжтой байдаг болохоор бид одоо Ирээн хотод Ирээн Монголын Хятад Монголын хил дээр хойд одоо Ирээн хот гэж байдаг. Хятадын энд бол чөлөөт худалдааны бүс удахгүй үйл ажиллагаа эхлэж байна. 6 саранаас энэ дээр өдөр бас айгүй хүчин чармаалт болон одоо энэ анхаарал хандуулж ажиллаж байгаа. Тэгснээр бид бол ерөөсөө альва боломж юу байна? Өнөөдөр бид нар магадгүй бүтээгдэхүүнээ бид нар бол зөвхөн маш бага хэмжээгээр гаргаж иж болно. Гэхдээ хизээ нэгэн цагт энэ маань хүмүүс таашаагдаж тэгээд магадгүй айгүй маш их захиалга авч явандаа магадгүй зарим нэг орнууд бол зүгээр л нэг экспорт альва нэг компани бүтээгдэхүүнийг брэнд одоо жишээл Costco гэдэг компани бол та бүхэн мэдж байгаа маш олон өөрийн гэсэн зөвхөн одоо Costco-гийн нэрэн доор бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ингэж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөрийнхөө сүлжээгээр авч борлуулдаг. Тиймэрхүү ч гэсэн боломжууд бидэрт гарах байх гэж бид нар бас үргэлж байнга хайж илэрхийлж яадаг. Брендийн хувьд хэлэхэд бол яг манай гоё брэнд бол та бүхэн мэдж байгаа 2005 онд анх зах зээл дээр гарч 2007 оноос хойш бол гоё тараг гэж гарч эхэлсэн байгаа. Тэгэхээр бид гоё брендийг бол анх бол нэрийг нь одоо өгтөө та нар юу гэж бодож байна? Анх нэрийг яагаад гоё гэж өгсөн юм? Тий. Яг бид нар альва нэг бүтээгдэхүүнийг гаргахтаа айгүй хүмүүсээс бид нар бас ингээд асууж ажилчдаасаа хамгийн гол нь асуудаг дундаас нь. Тэгээ ер нь бол яг боролтоо студийн мягмаргаа анх энэ гоё гэж нэрийг анх гаргаж ирсэн ер нь бол. Тэгээд гоё брэнд маань бас одоо өнөөдөр 10 гаруй жил болцсон байна. Бид бас удахгүй ребрендинг болон гоё брэндийнхаа бас шинжилсэн одоо хувилбаруудыг гаргахаар ажиллаж байна. Өнөөдөр сав баглаа бодол доторх одоо чанар бүх юмнууд нь бол өнөөдөр зах зээл дээр хүмүүсийн залуучуудын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ шаардлага нь нийцсэн байх ёстой гэдэг үднээс бол манай компани бол яг тэр талын юм дээр бол маш их ажлууд хийж байгаа. Энэ ажлыг бол дэлхийн шилдэг
брендинг эйженсидүүд хамтарч хийдэг. Жишээлбэл Итали болон Оросын, Германы гэх мэтлийн дэлхийн шилдэг Солонгосын ч юм уу ийм брендинг бий болгодог, дизайны ийм шийдэл, маркетингийн шийдэлтэй хамт ингэ санал болгодог ийм компаниудтай хамтарч ажилладаг. Юу вэ гэхээр хэрвээ тиймэрхүү одоо урт хугацаанд амжилттай явуулахыг хүсвэл өнөөдрийн магадгүй тодорхой томоохон хөрөнгө мөнгө зарж иж ингэсэн юмд бол эргээд үр дүнгээ өгдөг. Тийм болохоор та бүхэн ч гэсэн одоо стартап бизнесээ хийхдээ маш сайн судалж тэгээд яг хөө би саяхан нэг Оросын нэг том брендингийн компани захиралтаа уулзж ирсэн юм л да. Тэгсэн чинь надад хэлж ирсэн. Айгүй хүмүүс энтэй ингээд стартап хийх гээд ирж уулздаг юм л те. Тэгвэл зүгээр айгүй гоё ингээд надад нэг юм санаа байна. Энийг гоё бизнес болгох гэсэн юм аа гэдэг. Тэгээ тийм брендинг, маркетинг компаниуд бол тэрийг нь саббаглаа бодол, нэрийг нь бодож олоод. Тэгээ тэр нь одоо жишээл зарим нэг та бүхэн мэдж байгаа брэндүүд байдаг л да. Жишээлбэл Монголын зах зээл дээр ярмарка гэдэг те. Ярмарка гэдэг ингээд нэг юм дотроо янз бүрийн үрэл, будаа ингээд байдаг. Тэрийг бол энтэй анх тэр бизнесмен хүн яаж ирсэн бэ гэхээр дэлхийн хамгийн айгүй олон орны хамгийн шилдэг үр будаа энэ юуг бол энтэй авчирч зүгээр зардаг байсан. Энэ Оросын зах зээл дээр айгүй жоохон хэмжээнд зардаг байсан. Гэхдээ өөрийн гэсэн тодорхой худалдаа авах шаардлага байсан. Энийг яаж том брэнд болох вэ гэдэг. Тэгэхэд бол тэр компани бол ерөөсө бүх саббаглаа бодлоос нь ахуулаад ингээд бол өнөөдөр бол Оросын зах зээлийн баргалж 20-30% нь хүрч ингэж яаж байгаа ийм том компани бодлоо өгсөн. Тэгэхээр аливаа стартап хийхдээ бол зөв хүмүүстэй магадгүй тухайн үед менежерийг бол мөнгө цаас анханасаа бол хэцүү л авах. Манай компани ч гэсэн анх бол 97 онд байгуулагдаж байхдаа бол үр зээл бүх юмтай л байсан байж таараа менежерийг. Тэгвэл хэрвээ яг өөрөө хий гэсэн чин сэтгэлээсээ аливаа нэг юмыг санаа байвал тэрийг тууштай авч явах хэрэгтэй. 20 жил бид нар ундаа үйлдвэрлээд өнөөдөр ингээд яг бид нар үндсэн бизнес бол хэвээрэл 20 жилийн өмнө юу байсан? Ундааны бизнес бид нар яг сэвэр жуус ингэ байсан бол тэрийг илүү хөгжүүлээд ингээд тэрэн дээрээ үндэслэж олсон өнөөдөр илүү орлого байдаг бол тэрүүгээрээ дахиж одоо өөр бизнесүүдийг босгож одоо томруулах ийм ажилдаа явж ирсэн болохоор та нар ч гэсэн нэг санаа байвал тэрийг маш сайн лавшруулж тууштай тэрийг судлаад тэрийг тэгээд тэрний хойноос явах хэрэгтэй л гэж би та бүхэнд зөвлөх байна. Тэгээд анхаарал тавьсан баярлалаа.